Хамтдаа үзэгчдээ баярлалаа. Өвлийн Олимпийн 25 дугаар наадам ирэх 2 дугаар сарын 6-наас 22-ны өдрүүдэд Итали улсад зохион байгуулагдана. За Өвлийн Олимпиад Монгол улсаас гүйлтийн цааны төрөлд ач удрах Ариун Тунгалагнаар за уулын цааны төрөлд Ариун Батнаар оролцох эрхээ авсан. Тэднийг өнөөдөр Монголын үндэсний Олимпийн хорооноос хүлээн авч амжилт хүслээ. За энэ телевиз Өвлийн Олимпийн наадмыг шууд дамжуулан үзэгчдэд хүргэхээр захиж байна. Монгол улс анх Инсбрук 1964 Өвлийн Олимпийн наадамд оролцжээ. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 15 удаагийн Өвлийн Олимпийн наадамд гүйлтийн цаана, биатлон, шорт-трек, гүйлтийн тэшүүрийн төрлөөр тамирчид оролцож ирсэн түүхтэй. Энэ жилийн хувьд Монгол улсаас 3 тамирчин олон улсын тэмцээнүүдэд амжилт гарган Өвлийн наадамд оролцох эрх авсан. Үүнээс уулын цааны төрөлд Олимпийн эрх авсан анхны тохиолдол нь энэ удаа болж байна. Бид нар бүр багаас нь энэ 21 аймаг болон нийслэлд өвлийн спортын чиглэлийг ер нь хөгжүүлэх шаардлагатай байлээ. Бидний зүгээс Монголын цааны холбоотой ярилцаад ямар ч л байсан өвлийн спортын нэм зохицолбор барьж байгуулах ер нь шаардлагатай байна гэж үзэж байна. Милан Кортина 2026 Өвлийн Олимпийн наадамд дэлхийн 90 гаруй орны 3500 орчим тамирчид спортын 16 төрөл 116 багц медалийн төлөө хурдгүйж ухаалт самбаагаас харин өрсөлдөнө. Манай улсын баг тамирчид 2026 оны 1-р сарын 14-өөс эхлэн Европ ТВ-г зорин дэлхийн цомын тэмцээнүүдэд оролцох юм а. Бэлтгэл сургалтаа төлөвлөгөөний дагуу хийгээд одоо бид нар маргааш нөгөөдрөөс Европыг зориод Германд очиж нэг дэлхийн цомын 2 гараанд оролцоод тэгээд тэндээсээ Италид очиж бэлтгэл сургалтаа хийн. 12 сарын 20-оос хойш ер нь бас яг Олимпийн тамирчинтайгаа тусгаалan яг бэлтгэл хийж байгаа. Одоо бид 1 сарын 18-даар Европ руу зорино. Дэлхийн спортын ноён оргил болсон Өвлийн Олимпийг албан ёсны онцгой эрхтэйгээр энэ телевиз үзэгчдэд шууд дамжуулан хүргэнэ. Дэлхийн шилдэг тамирчдын хурд хүч, авахаалт самбаа, Монгол тамирчдын торгон агшныг үзэгч та бүхэнд газар дээр нь бэлтгэн хүргэхээр захиж байна.